За бүгд энэ орой мэндийг хүргэе. За тэргэл сартаа өчийн өмнөх өдөр тохиож байна. Цагаа дэмий урлагаар маш гоё сэдвээр та нартай сүнслэг нэгэн сэдвийг задлаа гэдээ өнөөдөр та нартай цаг гаргаа сууж байна. За өнөөдөр та сүнслэг хүч гэж юу юм бэ? Сүнслэг хүч надад байна уу? Байхгүй байна уу? Энэ сүнслэг хүчний талаар би ер нь хэр ойлголттой юм бэ гэдэг асуулт танд сонирхолтой санагдаж байгаа бол надтай хамт энэ лайв таймнаас хамт байгаарэ гэж та бүхнийг уурья. Цаг орой болсон учраас олон зүйл нуршихгүйгээр шууд гол сэдв рүүгээ ороод явъя гэж бодлоо. За ингээд дуу хоолой сонсогдож гэнэ үү бичээд өгөөрэй. Хэрвээ дуу хоолойны ямар нэгэн микрофоны асуудал байхгүй бол би гол яриандаа орё гэж бодож байна. За энэ хугацаанд одоо хүмүүс орж ирж байгаа хугацаанд гэх юм уу да тий сүүлийн үед одоо номтой болог сүнслэг мэдлэгийн өрөөгөөр маань юу болж байна вэ гэдгийг та нартай товчхон танилцуулж гэж бодлоо. За маргааш бол тэрэг сартаа өдөр тохиох гэж байна. Энэ жилийн 6 сар буюу тал мөчлөг хэдийн өнгөрчихсөн одоо 7 сар руу ороод бид бүхэн 7 сарынхаа сүүлийн одоо 8 сарын эхний тэрэг сарны мөчлөгөөр үг дээцүүдэд хүндэтгэн дурсах, зан үйлээ хийх тий тэрэг сартаа өдөр өөрсдийнхээ энергийг цэвэрлэх бясалгал зан үйлээ хийх одоо энэ өдөр тохиож байна. За тийм учраас та бүхэн маань нууц гүрэлд байдаг хүмүүстэй бол мэдээж мэдээлэл чиглэлээ хэдий өчгсөн байгаа. Энэ жил нууц гүрэлд орж амжаагүй байгаа хүмүүстэй зориулаад хэлэхэд сар болгоны тэргэл сартаа өдөр өөрсдийнхээ энергийг цэвэрлэх нь маш чухал байдаг. Тэргэл сартаа өдөр бол гэдэг бол бидний дэлхийн ертөнцийн байгалаас цаанаас нь одоо бид нарт заяасан те нэг сарын нэг өдөр те та нар өөрсөнтэйгээ ажиллаарай гэдэг бидэрт өгсөн одоо хүчтэй энергитэй нэгэн мөчлийн өдөр болж таардаг. Тийм учраас та нар маань бас маргааш тэргэл сартаа өдөр явуулах зүйлүүдээ явуулаад гэр орноо цэвэрлээ, залбирал мөрөглөө хийгээд өөрсдийнхөө олсон орлогоны дээжээс эдээ будаацсаад ингээд гоё сүнслэг зан үйл хийгээрэй гэдэг зүйлийг бас товчхон сануулж гэж бодож байна. За мөн номтой болгоос гарч байгаа уулзалт буюу нэг хүнтэй те face to face гэдэг шиг нүүр тулж уулзах онлайнаар уулзах энэ үйлчлэгийнхаа бүртгэлийг бас авч байгаа. Сувта орой минь зүгээр наа сонсогдож байна гэсэн байна. Заашгүй те. За та нар маань сүнслэг VIP коуч одоо багштай болъё. Өөрийнхөө бүх асуудлуудыг сүнслэг коучтойгоо хамттай ярилцсангаа шийдэж сурах гэсэн тийм хүсэл, тийм хэрэгцээ байгаа бол бас чатаар мэдээлэл авч болно. За ингээд маш олон хүмүүс намасте групп, тарин залбирлын группыг дахин эхлүүлээч. Тарин залбирлаа уншмаар байна, сонсмоор байна гэсэн одоо комент чатуудыг бичсэн учраас би тарин залбирлынхаа бүртгэлийг маргааш аваад эх 7 хоногийн одоо бүтэнсээ өдөр хүртэл бүртгэл аваад ингээд эх 7 хоногоос намасте хэмээх 21 өдрийн тарин залбирлынхаа группийн бүртгэлийг аваад нээх гэж байна. Бас орж үзэж сонирхож байсан хүмүүс татан орж болно. Шинээр сонирхох гэж байгаа хүмүүсээс орж болно. За номтой болгоор бол өдөр бүр та бүхэндээ сүнслэг ухамсарыг түгээх пост, комент одоо ажлууд маань явагдсаар байгаа. За ингээд би өнөөдөр маш гоё сэдвээр орё. Яагаад энэ сэдвийг та нартай өнөөдөр хуваалцахаар болсон бэ гэхээр би нөгөө VIP үйлчлэгээ өгөөдтэй хүмүүстэй ингээд нэг бүрчлээ уулзаад ярьсан чинь хүмүүс юм сүнслэг хүч гэдэг зүйлийг талаар ойлголт айгүй юм мэдрэмжгүй, ойлголтгүй дутуу байгаа юм шиг надад санагдлаа л да. Би хувьдаа бол бас л энэ ойлголтыг үргэлж түгээдэг, тараад гэлж бодоод байдгийн. Гэтэ мэдээ сонсоогүй, сонсон ч сайн ойлгоогүй янз бүрийн хүмүүс байгаа. Тийм учраас би сүнслэг хүч гэдэг ойлголт юу юм бэ? Бид нар яаж ойлгох ёстой юм бэ? Танд сүнслэг хүч байна уу, байхгүй юу гэдгийг энэ ярианаас дүгнээд энэ лайвтаа маань хамт байгаарэ гэж ингэж одоо хэлж уриалмаар байна. Хэрвээ хэн нэгэнд хэрэгтэй юм шиг санагдах юм бол шеэрлж өгч болно. За ингээд номтой болгоом сүнслэг модератор багш Мишка байна. За би танаас асууя. Та энэ сүнслэг хүч гэж юу юу гэдэг талаар ойлгож бодож байсан уу? Энэ бол маш одоо энгийн ойлголттой уг нь сүнслэг хүч гэж яриад байгаа юм. Ерөөсөө л би товчхондоо маш энгийн базаад хэлэхэд бол энэ бидний далд ухамсараас ирж байгаа эрч хүчийг хэлээд байгаа маа. Ерөө бидний энержи хэлээд байгаа маа тий. Далдад байгаа эрч хүч энержи тань маш олон зүйлээр хүмүүст ингээд танигдаад явж идэв юм а. Жишээ нь хэд хүний сүнслэг хүч бол дуу хоолойны хүчнээс ялгагдж идэг, царайд сарсны өмнөөс ялгагдж идэг, өсний эрүүл байдлаас ялгагдж идэг, гаргаж байгаа шийдвэр, итгэл, хүчин
чармаалт гэдэг маш олон зүйлээс энэ хүн сүнслэг хүчтэй хүн байна уу, хүчгүй хүн байна уу гэдэг нь харагдчихэдэг. Энэ гаднаас нэг хайгаад олоод тэ нөө байхгүй юм бид бүхэн хайж болох гэдэг зүйл ерөөсөө ч биш. Энэ дэлхий дээр та төрсэн цагаас хойш хүн бүрд өөр гэсэн сүнсний орц, сүнсний найрлага, сүнсний хүч гэж байдаг юм аа. Гэхдээ гадаад орчин нийгэм гэдэг бол бидрийг байнга айлгаж яддаг те. Ингэж болохгүй шүү, тэгэж болохгүй шүү, ийм ч аимшигтай юм болж чинь, тийм ч аимшигтай юм болж чинь гэж бодсноос болоод хүн нөгөө итгэл үнэмшлээ бүрэн олж амжаагүй байдгаас болоод хүн дандаа амт дутагдсан мэдрэмжтэй байдгаас болоод айцаас болоод энэ сүнслэг хүч гэдэг зүйлийг дандаа алдчихсан байдаг юм аа. Ингээд сүнслэг хүчээ алдсан хүмүүс ямар байдаг вэ гэхээр аливаа зүйлийг хийхдээ маш айцтай байна, шийдвэрийг хурдан гаргаж чадахгүй байна, өөрийн дуу хоолойны өнгийг яг бүрэн үржил шинтэйгээр гаргаж чадахгүй байна, хүнтэй харьцахдаа нэг юм багтай хөшгтэй харьцах, сэтгэл дундуур байх, шинэ арга замыг хайх гэж одоо хичээхгүй, зүтгэхгүй байх гэл маш олон амьдралын одоо энэ бүтэлгүй үйлдэлүүдээс сүнслэг хүчтэй юм уу, хүчгүй юм уу гэдэг нас ялгараад байдаг юм аа. Харин сүнслэг хүчтэй хүн яаж ялгагдаад идэв вэ гэхээр тэр хүний далд энержи те өөрөөс нь ингээд нэг хүчилж гараад байгаа биш, бүр зүгээр л ингээд урсаж гардаг шүү дээ те. Ярианаас нь, дуу хоолойноос нь, амьдралаас нь, амьдралынх нь одоо шийдвэрүүдээс нь, өөрийнх нь атгаж авч байгаа зүйлүүдээс нь ингээд нэг юм харагдаад байдаг, мэдрэгдээд байдаг. Та тэр хүнтэй хамт баймаар санагдаад байдаг. Ядарч одоо сэтгэл готолтой байх үедээ нэг уулзмаар санагдаад байдаг. Нэхгүй ирчиж аваад байдаг. Тэр хүмүүс маань өөрсдөө дотоод сүнсний хүчтэй буюу сүнслэг хүчтэй хүмүүс байгаад байгаа маа. Тэгэхээр сүнсний хүч гэдэг нь бол бидний одоо оршихуй буюу үг бодол оршуугаар дамжин илэрдэг далд ирчүүч байдаг бахан. Сүнсний хүчтэй хүмүүс гэдэг нь бол одоо түүнийг ашиглаж чадж байгаа хүмүүс байдаг бахан. Ашиглаж чадахгүй байгаа хүмүүс нь алга болсон гэсэн үг биш, зүгээр дараад нуугаад ингээд одоо чимээгүй дууга болгочихсон байдаг гэсэн үг баахнэ. За ингээд дэлхийн уламжлал шашин шүтлэх маш олон ойлголтууд байна л да. Энэ одоо шашин шүтлэгчдэр энэ сүнслэг хүчний талаар бол маш олон янзаар тайлбарладаг. Би ингээ хүн ойлгохгүй толгойг нь эргүүлэхээр маш олон юм нуршиж байхаар энэ бүгдийг нь базаад та нартаа сүнслэг энэ хүч гэдэг зүйлээ хэрхэн мэдхүү, энэ хүч танд байна уу гэдэг зүйлээ хэлье. Яагаад вэ гэвэл бид нар ингээд одоо энэ дэлхийн ертөнцийг одоо орхиж явах нь те нас барах нь шилжилт хийх нь бол тодорхой шүү дээ. Энэ дэлхий дээр байдаг бүх одоо хөгсөн залуу хамаараа хизээч бид бүхэн шилжилт хийгээд сүнсний одоо шилжилт хийгээд явах боломжтой байдаг. Гэхдээ бид нар материалын авч авч чадахгүй, бид нар нэр хүнд алдар нэрийг авч авч чадахгүй, бид нар юу авч авч чадахгүй гэхээр ерөөсөө дотоод сүнсэндээ хүчийг хэрэг хөгж чадсан байна. Тэр хүчээр бид нар цаашаа авч явах боломжтой байдаг. Тэгэхээр энэ төрөлдөө амьдарч байгаа бүх цаг үедээ сүнсний хүчээ ажиглах, цагаа дэмий өрөхгүй байх, энэ сүнсний хүчээ тижээж өсгөж суралцсан гэдэг бол маш чухал байдгийн байна. Тэгвэл энэ сүнсний хүч гэдэг бид нар нэг юм ойлголттой болж ээж түүнийг өсгөн штэ тий. Ойлголттой болж ээж илүү сайн мэдчихэж түүнийг хөгжүүлнэ. За ойлголттой болохын тулд би та нартай ойлгомжтой байх байдлаар 5 байдлаар ингээд хувааж тайлбарлаж өгье. За нэгтэн дэлхийн ертөнцийн дээр энэ сүнслэг хүч гэдэг юм чи юунаас гарч ирдэг юм бэ гэхээр эхлээд итгэл гэдэг юмнаас гарч ирдэг юм байна. Ямар нэгэн зүйлд итгэл найдвар те. Би өөрийнхөө замд итгэх итгэл, өөрийнхөө амьдралын хувь заяад итгэх итгэл, эргэн тойрондоо байгаа хүмүүстэй итгэх итгэл, бүх зүйл итгэлээр бий болдог. Итгэл гэдэг бол үр байхгүй юу? Тэр үрийг ингээд суулгаж ээж бүх зүйл бүтнэ. Та ажил дээрээ амжилттай амьдрах, одоо тий амьдралаа өөрчлөх гэд бүхэл юм чи итгэлээс эхэлж байгаа шүү дээ. Би амьдралаа өөрчлөх ямар ч боломжгүй гэд итгэлээ алдчихсан хүн бол энэ сүнслэг хүчээ бас алдчихсан гэсэн үг юм байна л та. Тийм учраас хэдүүлээ яг одоо би танаас эхний шинж тэмдэг танд байна уу? Альва юмд итгэл танд одоо байна уу гэдэг зүйлийг асууя. Амьдралынхаа ирээдүйд итгэж гин үү? Яг одоо байгаа үйлдэлтэй итгэж гин үү? Гарах гэж байгаа шийдвэрүүдэд танд итгэл сэтгэл байна уу? За байна гэж байгаа бол болж гин та сүнсний эхний одоо хүч чадал гэж тайлбарлагдаж болдог мэдрэмж, энержи, далд ирчүүч танд байгаа юм байна гэж ойлгоо. Бүх зүйлд нь итгэдэг хүмүүс байдаг шүү дээ. За болноо. За бүтнээ. Бухимдаад яах вэ? Уурлаад яах вэ? Гомдлоод яах вэ? Зүгээр хий гэж нэг тэгдэж шүү дээ. Шууд үйлдэл болох гол хичээж байгаа хүмүүс бол итгэлээ алдаагүй буюу сүнснийхаа эхний хүч чадлыг алдаагүй байгаа хүмүүс юм байна гэж ойлгож байна. За хоёрт нь сүнслэг хүч гэдэг бол хүчин чармаалт юм байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тогтмол зогсолтгүй, тасралтгүй дадал хийх, дадал зуршил хийх, үйлдэл хийх те залхуурлыг ялан дийлж чадах тэр хүч бол сүнсний хүч чадал гэж хэлээд байгаа байхгүй юу? Хүмүүс уг нь итгэл чинь хоосон байх юм бол хүчин чармаалттай нийлэхгүй бол эн чинь зүгээр л хоосон зүйл болчихно. Итгэл байгаа бол дараагийн одоо үр байгаа бол хөрсөндөө суулгал гэсэн үг л те. Хөрсөндөө суулгана гэдэг нь
хүчин чармаалт гэдэг зүйлийг өөрөөсөө гаргаа, ирээдүйдээ гарга, энэ мөчлгөөсөө гарга, сэтгэл дундуур байгаад байгаа бол танд амьдралын өөрчлөлт хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Сэтгэл чинь үнэхээр дүүрцэн те. Танд ямар ч шин зам хэрэггүй. Яг одоо байгаа байдал чинь бүр ингээд төвшин чинь яг ингээд фул дүүрцэн л биш бол жоох нэг одоо эд материалын зүйлээ өөрчилчмөр жоох ингээл өөртөө итгэлээ нэмчмээр жоох нэг юмыг ингээд нэг сэтгэл дундуур байгаа зүйлээ дүүргчмээр санагдаад байгаа бол хэдүүлэнд чи юу хэрэгтэй вэ гэхээр хүчин чармаал дадал зуршил буюу зогсолтгүй байх энэ зүйл хэрэгтэй байдаг юм байна. Зогсолтгүй байж хүчин чармаалт гаргаж чадж байгаа бол та сүнслэг дадлаа орхиогүй юм байна. Та сүнслэг хүчтэй нь одоо танд дотор ажиллаж байгаа юм байна гэсэн үг ээ. За ингээд гуравт нь за итгэжлээ. Хүчин чармаалт гаргачлаа. Одоо бид нарт юу хэрэгтэй вэ? Одоо бид нарт ухамсарлал гэдэг төвшин хэрэгтэй. Ямар нэгэн юмыг тухайн мөчтөө байх чадвар буюу хайхрамжгүй байж альва зүйлд ялагдхаас өөрийгөө аврах гэх юм уу? Ухамсарлан гэдэг тань болж байгаа үйл явцаа одоо сайн ажиглаад тэр үйл явдалтаа ялагдах уу, ялах уу, үнэлэх үү, гомдох уу те цаашаа яваад сэтгэл дундуур байдлаа дүүргэх үү, хоосруулах уу гэдэг зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр ухамсарлан гэдэг бол mindfulness буюу яг одоо цагаа мэдэрч сурах тэр сэтгэл хөдлөл, тэр сэтгэлийн мэдрэмж, энэ гайхалтай одоо нөгөө өөрийгөө нь хангаж өгдөг ухаан ухамсар байдаг юм аа. Энэ бол биднэрт хэрвээ та сүнслэг хүчээ алдаагүй бол ямар нэг юм ухамсарлаж чадчихэв. Энэ хийж байгаа үйлдэл чинь зөв юм уу, буруу юм уу гэж нэг юм төрөх хугацаанд фокус өгөөд те төрөх хугацаанд нэг юм ажиглалт хийгээд одоо хийж чадах юм бол та ямар нэг юм юу гэдэг бүтлгүүтэлч гэдэг юм уу эсвэл нөгөө нэг юм хайхрамжгүй санамсаргүйгээс болоод би нэг тийм үйлдэл гаргачлаа гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Санаатаа биш би санамсаргүй алдаа гаргачлаа, санамсаргүй хайчлаа, санамсаргүй мартчихлаа энэ төр гэдэг одоо санамсаргүй ялагдчихлаа ч гэдэг нэг ийм үйлдэл гаргадаг. Энэ бол ерөөсөө хайхрамжгүй байгаа байдал юм байна л да. Энэ хайхрамжгүй байгаа байдал гэдэг нь таны ухамсарын хүч буюу таны дотоод сэтгэлийн хүчний тань ухамсарын энерги өөрөө хугаралтай байна гэсэн үг байгаа байхгүй юу? Хэрвээ та нэг санамсаргүйгээр ямар нэгэн зүйлд автаад байдаг бол сонголтоо буруу хичээд байдаг бол сэтгэл дундуур байчаад байдаг бол шинэ арга зам хийхдээ яаж хийхээ мэдэхгүй байна гэдэг чинь ухамсарлаж төвлөрөхгүй л байна гэсэн үг л дээ. За ингээд гурав дахь сүнсний хүч бол ухамсарын хүч буюу дотоод энэ хараа сүнсний хүч гэж яриад ерөөсөө нүдэнд харагдахгүй аз нүдэнд харагдахгүй мөртлөө дандаа бид бүхний дотор хизээний байсаар ирсэн байсаарч байдаг энэ одоо мэдрэмжийг хэлээд байгаа гэх юм уу. Энэ мэдрэмжүүдээ ингээд ухамсартаагаар олж харна гэдэг нь л мэдлэг гэж одоо цагийг дэмий үрхээ болж гинэ л гэсэн үг болж байгаа байхгүй юу. Тийм учраас бидэрт бол гуравт нь ухамсарлах гэдэг зүйл юм байна. За дөрөвт нь төвлөрөл гэдэг. Ухамсар гэдэг чинь өөрөө бас төвлөрөлтөйгөө холбоотой оюун санааг нэг цэгт барих арга ухаан гэх юм уу. За мөн оюун сарних байдлыг ялдаг хүч. Одоо төвлөрнө гэдэг чинь ингээл за нэг нарыг төвлөрөөрөө нэг нарыг төсөөлөрөө гэхээр хүмүүс ерөөсөө төвлөрч чаддаггүй байхгүй. Нараа бодчихсон гинт хоолоо бодчихлоо, гинт хожмын амьдралаа бодчихлоо, гинт нөгөө намаа гондоос үнийг бодчихлоо гэж бяцлаглалын танхим хичээлдэр маш их юм одоо туршлага явагддаг л да. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та төвлөрч чадахгүй байна гэсэн үг те. Яг төвлөрөх юм бол зөвхөн нарыг бодох ч байд юм уу, зөвхөн өөрийгөө бодох ч байд юм уу гэдэг чинь маш амархан. Төвлөрчих юм бол бусад бодлууд арилах хэрэгтэй байхгүй юу? Та жинхэнэ чин сэтгэлээсээ төвлөрч чадж байгаа бол бусад бүх бодлоод сарних ёстой. Гэтэл сарниулж чадахгүй одоо төвлөрч чадахгүй нараа бодчихсон чи шаал үр бодол орж ирээ сарнаа байна л гэдэг нь танд сүнсний хүч чадлаас тань төвлөрөл гэдэг арга ухаан баг зэрэг дутагдсан, баг зэрэг хугарчихсан, баг зэрэг та тэр хэсгээ орхичихсан байна гэсэн үг байхгүй юу? За ингээд түүний дараа 5 дахь арга мэрэгэн ухаан гэдэг одоо ойлголт бол сүнсний хүч чадалтай орд юм байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр гүн ойлголт, харах чадвар, сонсох чадвар, мөнхийн харахуугаас гарах чадвар те өөрийгөө ялдаг хүч чадал гэдэг бол мэрэгэн ухаан юм байна л да. Энэ мэрэгэн ухаан гэдэг чинь хүмүүс ингээд нэг юм ухаантай цэцэн цэлмэг болохыг одоо нэг л өдөр цэцэн цэлмэг болох юм шигээр л ингэж бодоод байдаг. Гэтэл эн чинь аажмаар багаар өдрөөр те алхам алхмаар урагшилдаг одоо арга барил واخгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр та нэг сайхан мод тарий гэж бодъё л да. Тэр модоо айгуу гоё ингээд гоё мод болохыг хүсэх юм бол нэг өдөр 50 литр, 80 литр, 90 литр ус хийчих гэж бодъё. Тэгэх юм бол тэр чинь ургах битэл өгчөж штэ те. Бүр живчин нэзтэй. Тэр шиг нөө өдөр тутам багаар эрсдэлгүйгээр
тэр услахаар тэр үртэй нь үр жимс болдог, мод болдог, дэлгэрдэг, цэцэг ногоо ургадаг шиг бид нар энэ мэрэгэн ухаан гэдэг мэдлийг нэггүй өдөр дотор эсвэл маш богино хугацааны дотор маш хурднаар олж авах боломжгүй юм билээ. Энэ бол ингээд багаар дадлыг ерөөсө зогсоохгүй тий хүчин чармаалтыг зогсоохгүй байж энэ мэрэгэн ухаан гэдэг энэ гүн ойлголтыг автгаа. Тэгэхээр өдөр бүр нэг жижиг юм уншаараа битгий одоо тий залхуураараа битгий өөрийнхөө айцд ялагдаараа гэж би хэлдэг те эрдэмж шамдангуу хандаараа гэж би одоо ер нь л маш олон удаа хэлдэг. Энийн юу гэсэн үг вэ гэхээр мэрэгэн ухааныг гинт нэг өдөр авах боломжгүй байхгүй. Гинт нэг өдөр одоо цоороод л гэгээрээд л те гинт нэг өдөр айгу ухаантай болох боломжгүй. Энэ бол амьдралын туршлага, цаг хугацаа, таны сүнсний ялалт, таны сүнсний дадал зуршил, итгэл үнэмшлээс багаар нэмэгдээд энэ бүхний эргэцүүлсний дараа танд бусдад өгмөөр санагддаг, хуваалцмаар санагддаг, амнаас ч бүр ингээ өөрөө цухигаад гарч ирдэг үнэлэмжтэй болох тэр мэдлэгийг ингээд хилээд байгаа юм аа. Тэгэхээр хамгийн сүүлийн сүнсний хүч чадал гэдэг бол мэрэгэн ухаан гүн ойлголтыг хэлээд байгаамаа. Энэ мэрэгэн ухаан гүн ойлголт гэдэг юм хүнээс маш олон зүйлээр харагддаг л да. Жишээ нь үгийн сонголтоос харагдана, ярьж байгаа юмны сэдвээс харагдана, альва өөрөөс нэг цухалцаад байгаа сэтэл сэтгхүүгээс харагдана, ямар нэгэн үйл явдалд яаж хандаад байна гэдэг тэр зам чанараас харагдана гэд маш олон зүйлээс харагддаг. Цэцэн цэлмэг мэрэгэн ухаантай хүн одоо болцсон хүн бол те альва зүйлд гомдолхоо болдог, юмсыг орхиж сурдаг, тавьж одоо явуулж сурдаг те мөн шин арга замыг хайж сурдаг. Амьдралд үргэлж шин одоо арга зам гэдэг дэлхийгээр дүүрэн байна. Ганцхан юмыг туршиж үзснээр тэр нь бэлтгэгүйтлэнгүүтээ бид нар юу гэж боддог вэ гэхээр за нэг бүхэл амьдрал дуусч байгаа юм шиг те бүхэл арга зам дууссан юм шиг одоо гомдлоод л айгаад л гомшгоноод л те дотгошоо шууд ухардаг байхгүй. За байли өстө чадахгүй байна гэд. Үнэндээ үгүй шин арга зам гэдэг чинь өдөр болгон өглөө нар мандах болгонд тань шин нар таныг өгддөг шиг өдөр болгон бид нарт ингээд юм шин арга зам өгнө одоо дэлхийн ертөнц өгчээдэг байхгүй. Гэхдээ түүнийгээ бид нар яагаад хардаг вэ гэхээр нэгдэж итгэлэн саларцсан. Хоёрт нь хүчин чармаалт байхгүй. Гуравт нь ухамсарлаж чадахгүй. Дөрөвт нь төвлөрж чадгалахгүй. Тавт нь мэрэгэн ухаан байхгүй учраас цагаа дэмий үрээд үйлдэл нь одоо хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэдгийг ингээд ойлгохгүй өөрийгөө хорлоод байдаг. Энэ дэлхий дээр ерөөсө хинж таныг хорлдгоо ганцхан хүн таныг хорлдог. Тэр нь хинбэ гэвэл та байдаг. Яагаад гэвэл бид нар чинь итгэлээ алдчихаал нэгэн бүтчихээсээ бүтэхгүй. Гаднаа нэг хитгээд байгаа юм шиг найдвар ахгүй тийм нэг хоосон итгэл, хоосон найдвар тэрийг итгэл гэж андуураад байдаг. Үгүй хоосон найдвар, итгэл хоёр ч хоорондоо 4-3-ны зайтай гэдэг шиг тийм итгэл хэд бол ерөөсөл итгэхийг хэлээд байгаа байхгүй. Та намайг ингээд яг боддоор нүдэрээ хараад энэ хүн яг одоо байна, миний урд байна гэж итгэж байгаа шиг л тэр нэг хийсвэр нүдэнд харагдахгүй далд байгаа тэр одоо амжилт бүтээлээ шууд тэр шиг бодит харж сурахыг хэлээд байгаа маа. Найдна гэдэг чинь энэ хүн байж ч магадгүй, байхгүй ч байж магадгүй. Гэхдээ байгаасай гэж бодож байгааг хэлээд байгаа зү. Энд чинь нэг арай сул байгааз, арайс бол арай өөр зүйлийг хэлээд байгаа байхгүй. Тийм учраас бид нар бол нөгөө энэ мэрэгэн ухаан, энэ арга замаа амьдралдаа ингээд гой боддоор ашиглаж сурахын тулд энэ нэг 5 ойлголтоо өөртөө байна уу, байхгүй нү гэдгийг ялгаад хараа сурчаасаа л гэж би та нартай өнөөдөр зөвлөе гэж бодлоо. Ер нь ингээд одоо итгэл ухаан гэдэг чинь мэрэгэн ухаан хоёртойгоо хасалж идэм байна л да. Мэрэгэн ухаан гэдэг зүйл итгэлгүйгээр гарч ирдэггүй байна. Та одоо ямар нэг юмыг олж мэдээд нэг л одоогоо цэцэн цэлмэг ухаантай олчлоо гэж бодъё л та. Гэхдээ тэрэндээ итгэхгүй бол бэлдэг гэдэгт итгэхгүй бол байдаг гэдэгт итгэхгүй бол тэр мэрэгэн ухаан чинь хов хоосон зүгээр нэг оргуу хоосон хүчгүй юм болчдөг байхгүй. Тэгэхээр эхлээд тэр мэрэгэн ухаандаа итгэх. Итгэсэн зүйлээ мэрэгэн ухаан одоо гүн гүнзгий ойлголтыг нь олох гэдэг. Энэ хоёр яг 50-50 гэдэг шиг те 50-50% та буюу тэнцүү оршиж орон зай болдго юм аа. За дээрэс нь орчин үеийн сүнслэг ухаанд ингээд одоо энэ сүнслэг хүчийг нэмэх маш олон аргуудыг танилцуулдаг л да. Одоо саяны миний 5 хэлсэн нэг итгэл, хүчин чармаалт, ухамсарлал, төвлөрөл, мэрэгэн ухаан гэдэг 5 энэ хүчийг өөртөө яаж суулгах вэ? Хэрвээ энэ 5 зүйлийг тавуулангийн тэнцүү ашиглаж сурах юм бол та чи нөгөө сүнслэг хүч гэдэг зүйл рүү орох нь шүү дээ. Сүнслэг хүчтэй болчих юм бол таны дуу хоолойноос, арьснаас, яснаас, цуснаас, юунаас ч үдгийн тэр сүнс чинь тэр далд байгаа энерги чинь бүр мэдрэгдээд байдаг гэсэн үг байхгүй. Хүнээс бүр ингээд тэр энерги гаргаж ирээд маань миний энерги гэж харагдахгүй мөртлөө зүгээр л тэр хүний бүх зүйлээдээс нь урсаж гарч байгаа тэр хүчийг сүнсний хүч гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ сүнслэг хүчийг одоо практик байдлаар нэмэх аргуудыг одоо дэлхийн ертөнцид танд санал болгодгоо. Энэ цэцэн цэлмэг багш нар санал болгодог. Ямар аргууд юм бэ? Нөгөө л бидний өвлөг болтлоо сонсоод байгаа аргууд аахгүй юу? Одоо нэг нь бол бясалгаж үзээ тий. Бясалгал гэдэг чинь төвлөрлийг заадаг шүү дээ. Яг одоо байгаа зүйлийг ухамсарлахыг заадаг, бодлогошрон бясалгах, агуулan бясалгахыг заадаг. Ингээд бясалгаад ирэхээр чинь нөгөө сүнсний төвлөрөл гэдэг юм нэмэгдээд, ухамсарлал гэдэг юм нэмэгдээд, мэрэгэн ухаан гэдэг юм нэмэгдэхээр угаасаа сүнсний хүч нэмэгддэг
байгаа байхгүй. Тэгэхээр нөө бясалгал хийж байгаа хүн болгон юм мэдээж дадал зуршилтаа удаан хугацаанд хийсэн бол л доо нэг удаа би түрүү хэлсэн шүү дээ мэрэгүү ухааныг нэг л өдөр олж авдаг юм а. Би нэг юм ингээд байхад гэдэг. Юу гэхээр маш өндөр үнэтэй ингээд бясалгалын хичээл хүмүүс явдаг л да. Одоо хэдэн сая ч гэнэ 5 10 сая ч гэнэ 3 өдөр бясалгалд ингээд маш өндөр үнэтэй суугаад өөрийгөө өөрчлөгдөн ухамсарлан гэж ойлгодог юм шиг байна. Үгүй дээ ийм богино хугацаанд мэрэгүү ухааныг олж авах боломжгүй байхгүй юу? Бясалгал хийж өөрийнхөө сүнсний чадварыг нэмэх гэж байгаа бол урт хугацаанд аажин ажмаар багаар дадуулж өдөр бүрийн хичээл зүтгэл өдөр бүрийн хүчин чармаалтаар орж ирдэг болохоос та нэг өдөр 100 сая төгрөгийн хэдэн сая төгрөгийн бясалгалд суугаад ч гэсэн тэр чинь нэг өдөрт олж одоо орж ирдэг боловсрал биш юм аа. Энд чинь маш удаан хугацаанд орж ирдэг ойлголт юм аа. Тэнгүүд одоо бас бясалгалын багш нарын ч гэсэн одоо яаж одоо ойлгоод идэгин те одоо нэг л өдөр хоёр л өдөр аягүй үнэтэй бясалгал явуулж чал тэр хүний ингээл аягуугаа амьдралыг нь өөрчилж чинь гэж ойлгоод тах шиг байна. Үгүй ээ эн чинь богино хугацаанд хийгддэг зүйл биш харин ч урт хугацаанд урт хугацааг итгэл үнэмшил хүчин чадал хүчтэйгээ нэгтгэжээж хийжээж мэрэгэн ухаан цэцэн цэлмэг байдал төвлөрөл ухамсарал гэдэг юм чинь итгэл үнэмшил гэдэг юм чинь гарч ирнэ. Хүн нэггүй удаа нэг юмыг хийж үзчихэд гэж бүрэн итгэж чадахгүй шүү дээ тийм маш удаа өдөр болгон багаар өөрийгөө дадуулж иж тэрэндээ бүрэн итгэдэг. Бүрэн итгэцэн зүйл хизээч алга болдоггүй үргэлж ашиглагдчихэдэг. Амьдралын танд төгсгөлийн өдөр хүртэл танд ашиглагдсаар байдаг зүйл байдаг байхгүй юу? Тийм учраас бясалгал хийж сураал одоо тийм энэ сүнсний хүчээ нэмэх юм байна гэж ойлгож байгаа бол бясалгал гэдэг зүйлийг дадал зуршилтай буюу багаар өөр өөртөө ажиллаж хийх аргыг одоо илүүд үзээрэй. Тэрнээс нэг богино хугацаанд нэг удаан цагаар бясалгаснараа нэг бид нар айхтар гихэрцгээрээд идэг юм бол миний одоо танхимын бясалгалд одоо тийм бол тодорч харагдсангүй. Харин эсрэгээр олон удаа давтамжтай сууж байгаа өөрөө бүрэн ойлгочоод тэрийг өөрөө өөртөө гэртээ дадуулж байгаа хүмүүсийн төвшин өөрчлөгдсөн байдаг, ухамсар өөрчлөгдсөн байдаг, арга барил өөрчлөгдсөн байдаг, орон зайгаа илүү мэдэр сурсан байдаг гэдэг айгүй гоё амьдрал дээр яг жинхэнэ сүнслэг практикууд, үйлдэлүүд, дадлгууд одоо суусан байдаг юм аа. За түүний дараа энэ сүнслэг хүчээ нөгөө 5 хүчээ нэмхийн тулд бид нар юу хэрэгтэй вэ? Хоёр дахь арга байгальтай холбогдох. Мэдээж байгаль гэдэг зүйл цэвэр 100% бидний энергийг цэвэрлж өгдөг, бидэрт итгэл үнэмшил өгдөг. Байгальд ингээд хязгааргүй тал харсан хүн те хязгааргүй гой ойшгоо ой мод харсан хүн хязгааргүй их одоо зүлэг ногоо харсан хүн чинь мэрэгүү ухаан төрж идэг байхгүй юу? Хүний энерги нь цэвэрлэгдээ дэлхий чинь юм жижиг аккуран биш гэдгийг санаад те эн чинь системтэй практиктай амьдралд амьдарч байгаа гэдгээ мэдээд өөрөө байгальд байгаа хүн автоматар байгаль таныг одоо бясалгуулж яадаг. Бид нар нэг юм өөрөө ч юм уу таслахаанд бясалгахаараа бол өөртөө аягүй хичээж бясалгадаг те тэнд ч нэг юм сонсогдоод л энд ч нэг юм сонсогдоод тэгсэн ч гэсэн хичээгээл бясалгадаг бол байгаль өөрөө таныг байгальд гараал ажиглаад сонсохоор угаасаа бүх одоо илүү дутуу бодлыг чинь сарниулаад өөрөө байгаль таныг үлгэдэж аваад хөл нуцгүй хөрсөн дээр гიშгэх үед байгальтайгаа цагийг өнгөрөөх үед одоо олон удаа байгальд ингээд ганцаараа байх үед та автоматар бясалгаж чаддаг. Бясалгаж чадчихаар нөгөө итгэл үнэмшил төрдөг, хүчин чармаалттай өөрөөс чинь дотроос урсдаг хүчээр биш өөрөө тогтмол байдлаар гарч ирдэг, ухамсарладаг, төвлөрдөг, мэрэгүү ухаан төрдөг гэдэг нөгөө 5 одоо сүнсний хүч чадлыг тань нэгтгээд нэмээд боловсруулад байдаг гэсэн үг ээ. За ариун орон зай бий болгох гэдэг зүйл бол бас нөгөө сүнсний хүчийг нэмдэг нэг зүйл юм байна л да. Нэг юм бохир заваан тав тухгүй орчинд харанхуй нөхөд ч гэдэг юм уу эсвэл онцгой өнөртэй газар те хэдий хүн гоё юм бодохгоо суусан ч айцтай хүүцтэй амжигтай юм бодогддог. Тэгэхээр бид нар нөгөө тахилын тавыг засаарай, лаасаагаараа ариун орон зайгаа бүрдүүлээрэ гэд яриад байдаг нь өөрөө сүнсний одоо хүч чадлыг цаамттай мэдэх нэг гэдэг шиг. Сүнсний хүч чадлыг сүнсний орон зайг бий болгох юм байна. Түрүүнээс хойш би хэлсэн сүнсний хүч чадал гэдэг бол байхгүй юм гаднаас олох гэдэг юм биш ээ. Байгаа зүйлээ сэргээд санах гэдэг юм аа. Тийм учраас бид нарт бас дадал зуршил үйлдэл гэдэг юм хэрэгтэй байдаг юм аа. Тэгэхээр ариун орон зайг бий болгохын тулд гэртээ тодорхой хэмжээний тахилын тавыг бүрдүүлэх, тахилын ариун орон зай бий болгох одоо нэг бурхан тахил санвар ч юм уу тий. Ингээд одоо бид нар бэлддэг шүү дээ. Тэрийг харахаар нэг гоё тийм сэтгэл уужирч тайвширдаг тийм орон зайгаа бол бэлдэх хэрэгтэй байдаг юм байна. За түүний дараа бид нарт бас энэ сүнслэг хүчээ нэмэхэд юу хэрэг болдог вэ гэхээр өдөр бүрийн зориг буюу эерэг мэдгдэл гэдэг зүйл бас хэрэг болдго юм байна л та. Бид нар ч ингээд эерэг байж ээж итгэл үнэмшил төвлөрөл ухаарал гэдэг зүйл нэмэгдэн штэ тий. Тийм учраас бид нар бичих дадал магадгүй өдөр болгон бичиж болж гин, магадгүй өдөр болгоныг зорилгоо уншиж болж гин, хоолоогоороо өөртөө хэлээд сонсож болж гин тий. За мөн талархлаа хийж болж гин. Эерэг зүйл гэдэг чинь талархал штэ тий. Хүн талархаараа айгүй гоё тийм аз жаргалтай хүчтэй болдог тий.
те. Гэхдээ би бас нэг зүйлийг хэлдэг. Талархаас өмнө эхлээд уучлалт гуйж байгаарай. Талархалж өөр уучлалтаа нийлжээж хүчтэй болдог шүү те. Эсвэргээр зөвхөн талархаад байхаар одоо танд нэг хүн таныг гомдоочоод тэгснэ уучлалт эхлээд гуйгаагүй ээжиж за би чамд ингэж талархаж явдаг шүү гэд хэлэхээр хүн хүлээж авч чаддгүй шүү дээ. Яа эхлээд тэр урд асуудлаа ч юм уу. Эхлээд энэ үл ойлголцлоо шийдчихэд талархаасаа гэж боддогтой л адилхан дэлхийн ертөнцийн ч гэсэн бид нар санаатаа сонсоргоо маш олон байдлаар дэлхийн ертөнц байгаль эргэн тойрныхоо хүмүүсийг гомдооцсон байдаг байхгүй юу? Тийм учраас эхлээд ингээд kind байдлаар гэдэг шиг тийм эхлээд юм гоё ийдэг байдлаар уучлалт гуйх хэрэгтэй. Түүний дараа талархах юм бол энэ жинхэнэ ариун орон зай жинхэнэ эрэг мэдэгдэл болдго юм шүү. За ингээд өдөр бүр зоригтой болоод талархаад эрэг одоо мэдэгдлээ өөрөө өөртөө бичээд хэлээд яриад ингээд гаргаад ирэхээр дараагийн үйлдэл юу юм бэ? Инрэл хайр гэдэг зүйл юм байна л да. Босдод туслах, энэрнгүү сэтгэлээ үзүүлэх, мэдсэн мэдлэгээ хуваалцах, мэддэг зүйлээ нэмэгдүүлэх, сүнсний хүч зөвхөн хүний дотор ганцхан надад л байж байгаа зүйл биш байхгүй. Хэрвээ миний сүнс хүчтэй бол би танд ч гэсэн шеэрлж явах, таныг ч гэсэн цэнгэлж явах, танд ч гэсэн өгжээж энэ нь жинхэнэ орчин одоо нөө сүнсний яс мах цусан чингэн гэдэг шиг сүнсний өөрт нь ингээд шингэж дараагийн төрөл рүүгөө хүн болно, амтан болно, юу ч болсон байсан дараа нь маш хүчтэй сүнс болж төрөхөд одоо ингэж бусдад түгээх мэдлэг бол маш чухал байдаг юм аа. За түүний дараа бид нар ингээд нөгөө сүнслэг хүч гэхээр мөчлгүүдээ санах хэрэгтэй л доо. Мөчлөг гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр за би танд ойлгомжтой тайлбарлахыг хичээе л да. Хүүхэд төрөөд та нэг нэлхүүхттэй бай гэж бодъё. Тэр нэлхүүхттэй ингээл 7-8 сар хүрэхээр хүмүүс асуудаг штэ. За одоо хэдэн сар хүрч ийн гэл. 7 сартай гэхээр одоо нэг хөөрхөн бар хоолнд орох гэж байна уу? Одоо нэг хөөрхөн сууд сурж байна уу гэд. Таны хүүхдийг тэр хүн төрүүлээгүй мөртлөө яаж байгааг нь мэдээд идэг да тий. Энэ юуны баталгаа вэ гэхээр амьдрал гэдэг юм чинь мөчлөг гэдэг юм угаасаа байдаг юм аа. Цаанаасаа байгаль дэлхийн ертөнц чинь өөрөө цаанаасаа ингээр ингэн тэхээр тэгэн энэ эдэн насандаа чи ийм юмыг ойлгоно, тэдэн насандаа тийм юмыг ойлгоно гэд орч жорыг нь бол найруулдгаараа найруулчихсан байдгийн. Гэхдээ тэр найруулсан орч жороос та хэрэг хүчин чармаалттай байвал төрүүлээд ойлгох боломж байдгийн. Та хүчин чармаалт гарахгүй бол хоцорно гэдэг юм бас байдаг юм аа. Юу вэ гэсэн чинь одоо 8 сартаа суух хэвээр хүүхэд суухгүй гэж бодъё л да. Энд чи одоо хүүе яагаад суухгүй байна? Хөдөлгөөн дутагдчихв, хоол нь буруудчихв, эсвэл мэрайн нэмэгдчихв энэ төр гэл бид нар санаа зовж хэлдэг шүү дээ. Нэг настай бол алхаад явж явах хэвээр яагаад алхахгүй байна? Хөл нь асуудалтай юм шүү дээ. Түнхийн үзүүлээ барья гэл ингэж хэлдэг шүү. Юу вэ гэхээр ямар нэг юм ингээд мөчлгөөсөө алдагдаад мөчлөгтөө байж чадахгүй болоод ирэхээр эрсдлийг дагуулдаг байхгүй юу? Тийм учраас эрсдлийг дагуулад ирэхээр хүмүүс ч би биэндээ өөртөө буюу бусдад юм хор хүнэл учруулах гэдэг одоо эхэлдэг юу гэх юм бол бид нар яг одоо нөө сурах ста наснаа юмыг сураагүй байгаад хоцроод сурна гэдэг бол бас айгүй одоо хүний хүч чадлыг жоохон сулруулж идэг. За жишээ нэг жижигхэн жишээ дурдчих. Саяны нэраа хүүхдийн жишээ бол маш гоё шууд ойлгогддог жишээ л дээ. Хүн болгонд нэг өөр ингэсэн 3 таатай ангин 4 таатай ангин 7 таатай ангин 8 таатай ангин гэдэг юм бол байдаг юм аа. Яг тэр шиг хүүхдэл тань энэ мөчлөг гэдэг юмыг амьдрал өөрөө ингээд биччихсэн одоо тэмдэглэжсэн байдаг. Энийг л бид нар ч нөө хувь заяа гэж яриад байгаа шүү дээ. Юу вэ гэхээр хүн ингээд нөө 7 жилийн мөчлөгөөр буюу үндсэн 7 одоо хүрд чакраныхаа тэр мөчлөгөөр явдаг л да. Нэгээс 7-наас хүртлээ бол үндэс хүрд буюу өөрийгөө хамгаалуулсан ээж нь аав нь хоёулаа дэрэгдэн байдаг. Ямар нэгэн гадны хүүхэд мөхөд те гомдоох юм бол очиод хамгаалдаг хин нэгэн байснараа хүүхэд өөрөө өөртөө итгэхлээр бүрэн сулгаж авдаг юм байна. Тэгсэн чинь нөгөө нэгээс 7 наснд нь ээж нь байхгүй, аав нь байхгүй, ээж аваасаа хол амьдардаг ч юм уу те. Эсвэл байсан ч гэсэн хамгаалж чаддаггүй, өмгөөлж чаддаггүй байх юм бол хүн өөртөө итгэхлээр суулгах хэвээр насандаа суулгаж чадаагүй болохоор том болохоор нөгөө өөртөө итгэхлээр суулгах гадал янз бүрээр үзээд янзыг үзэл ясын тогшоол явдаг юм байна л та. Гэхдээ үнэндээ бол уг нь бүх юм нөгөө зөв дараалалаараа болох юм бол ерөөсө 7-аас 10 наснда тэгнэ, 14-өөс тэдэн наснда тэгнэ гэл ингээл явж байдаг. Жишээ нь бид нар нэг тинейжер нас гэж ярьдаг тий одоо өсвөр нас гэж ярьдаг. Ямар хэцүү юм бэ? Характер нь өөрчлөгдөөд байна, зам нь өөрчлөгдөөд байна. Ингээд байна. Үгүй эн чинь бас байгалаасаа зүгээр л болж байгаа хэвээр зүйл байхгүй юу? 7-аас 14 наснда хүүхэд гэр бүлийн харилцаа гэдэг хүрдэн дээр идэвхжлэлтэй байдаг юм л та. Тийм учраас хамгийн эхлээд гэр бүлтэйгээ маргалдан, зөрчилдөн, муудалцсан өөрийгөө тэр гэр бүлийнхэндээ ойлгуулах гэж хичээн өөрөө гэр бүлийнхнийг ойлгох гэж хичээн гэл угаасаа энэ амьдралынхаа цаанаасаа бүр зайлшгүй болдог үйлдэл байгаа байхгүй юу? Тэр үед ингээд хүмүүс гайхаад л та яагаад юм болоод амал яагаад ингээд бол зүг зүгээр хөөрхөн ааштай байсан гэдэг нөгөө 7 настай байсан шиг харах гад байдаг. 10 настай байсан шиг харах гад байдаг. 10 наснд нь одоо 11 наснд нь гацах гэдэг юм аашин тий. Үгүй шүү дээ энэ чинь шилжилж явагдаж штэ тий. Нөгөө хөвгт чи угаасаа энерги хувь зайныхаа хувьд ч гэсэн маш олон шилжилтийг би физиологийн хувьд шилжилт үүсэж гин, ухаан ухамсарын хувьд шилжилт үүсэж гин. Нөгөө гэр бүлийн харилцаа буюу хамгийн ихний тойрогтойгоо харилцаагаа ойлголцож сурах гэж чинь тэгээд ирэхээр загнаад хаагаад
одоо муулаад ингээд хаачдаг байхгүй. Тэр гэр бүлийнхэнтэйгээ нь уулзраа олж чадахгүй яг тэр сурах ёстой насндаа сурах харилцаа гэдэг зүйлд орж чадаагүй байхаараа дараагийнхаа мөчлөөс бас хоцрол явчихна. Уг нь бол гэр бүлийн харилцаа буюу 7-аас 14 наснда энэ тийнейжер буюу энэ өсвөр нас гэдэг зүйлийг маш гоёор ингээд мөчлөгийг нь зөв туулуулаад тий ойлголцоход нь ойлгуулад уйлмаар явах үед нь уйлуулад гомдмоор явах үед нь гомдуулаад асуугаад ярилцаад ингээд хор уршиггүйгээр харилцаа сурчих юм бол дараагийн төвшин юу гэдэг вэ гэхээр бүтээлийн төвшин гэдэг байхгүй юу. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр чин нөгөө нэг гэр бүлээсээ тий авах юм аваад ойлгох юм ойлгоцсон хөлт чинь би тийм сургалтанд явмаар байна. Тийм одоо юмд бүртгүүлмээр байна тий. Би ингэж одоо боловсромоор байна. Ийм мэрэгчлээ ингэж сонгомоор байна гэл айгуу тийм бүтээл сэтэл айдиа санаа гарч ирдэг. Харин няцаагаа дахаар хаагаа дахаар одоо дараад байхаар яаж ирдэг вэ гэхээр нөгөө мэдлгүүд нь нөгөө бүтээлч байдал нь дутагдаад өөрийгөө юу ихээ мэдэхгүй мэрэгчлээ олж чадахгүй ажлаа олж чадахгүй ийм болчиход байдаг. Нөгөө өөрийгөө одоо гомдсон сэтгэлдээ живчдэг гэх юм уу. Тэгэхээр энэ мөчлөг гэдэг юм бол бас аягүй чухал байдаг юм аа. Бүх юм хувь зайны дагуу энэ насандаа ийм болгон тэр насандаа тийм болгоно гэдэг ингээд бүгдөө ингээд тань ингээд гаргаад ирчихсэн байгаа. Бид нар ч гэсэн таа ч гэсэн одоо хэдэн насн дээр явж байгаа шалтгаалаад ямар мөчлөг дээр явж байгаа вэ гэдэг чинь гарч ирдэг. Тэр мөчлөг дээрээ сурах ёстой зүйлээ мэдэх ёстой зүйлээ өөрөө мэдээд бодоод олчих юм бол гайхалтай зүйлүүд таныг хүлээж идэг учраас биш одоо тий амьсгалтай зүйлүүд хүлээж идэггүй байх нэ. Тэгэхээр бид нар энэ дотоод сэтгэлийн хүчээ нэмэхийн тулд мөчлөгүүдэд алдаж болохгүй юм байна л да. Магадгүй би хайрын мөчлөг дээр явж гэж бодъё. Би хайрын талаар хичээл сургалт авах хэрэгтэй бол авах ёстойгоор л аавна. Энийг хинч зогсоож чадахгүй. Энийг хинч одоо болиулж чадахгүй тий. Би өөрөө ингээд тарих майндараа үгүй би одоо хайранд суралцахгүй гэлээ гэсэн байлаач амьдрал цаанаас нь за ингээд суралцаарай гэд ингээд одоо таныг мэдрэх мэдрэмжүүдийг чинь гаргаад ирдэг гэсэн. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр энэ сэтгэлийн хүчээ, дотоод даалт ухамсартайгаа энержиг алдахгүй байхын тулд яг байх ёстой бүх мэдрэмжүүдээ үнэнгээр нь мэдэрч сэтгэлээ дундруулахгүйгээр бүх зүйлд хэвийн гоё одоо хөнгөн хандаж сурах нь аягүй чухал байдаг юм аа гэд би өмнө л аюу дээр бас хэлсэн те. Юусэн гондол гэдэг зүйлийг зүгээр анзаарж агаад ажиглаад эдгээгээд явуулж чаачи. Битгий үзэн ядаач. Битгий өвдөлт болгооч. Битгий өвчлүүлээд байгаач. Өөрөө чинь цохойгаад байгаа энэ ааш характерын асуудлыг битгий гомдоогоод байгаач. Битгий хаагаад байгаач. Ууртаа уцаарт бол түүндээ битгий донтоод байгаач тий. Тэрний оронд сэтгэлд маань юм асуудал байгаа юм байна. Түүнийгээ ингэж цэвэрлэх ёстой байна гэж явах одоо ёстой л доо. Тэрнээс ч хүмүүс ч одоо ингээл аягүй сонь тайлбар сонсох гээд идэв жишээ. Хүн ингээл нэг жоохон сүнслэг мэслэг болоод одоо тэг өөртөө ажиллаад нэг жоохон харцууч асаагаал ингээд байж байгаа дэргэн тойронд харж байгаа нь чи яасан лам болгож байгаа юм уу чи яасан бүү болгож байгаа юм. Гэхдээ тэр хүнийг 50 орхилдоо тэр асаамаар байгаа юм асаагаад мэдбэр байгаа юм мэдээд одоо үнэртмээр байгаа юм үнэртээд ажигламаар байгаа юм ажиглал та дэлхийн ертөнцтэйгээ танилцчих шүү дээ тий. Бидний монгол хэлний ном дээр нэг юм дэлхийдээ танилцсан төвчлөө нэг юм өгүүлэг байдаг байсан шүү дээ. Би тэндээсээ гараад тийшээ очлоо, эндээсээ гараад ийшээ очлоо гэдэг айгүй хөөрхөн жижиг өгүүлэг шиг мөртлөө сэтгэлгээний айгүй том боломжуудыг бас харуулж өгсөн өгүүлэг байсан байна л та. Одоо ингэж бодоод ирэхээр тэр шиг бид нар ч дэлхийн ертөнцтэйгээ үргэлж ингэж танилцж явах хэрэгтэй байгаа байхгүй юу? Үнэртмээр байвал үнэртэж, уйлмаар байвал уйлж, дуулмаар байвал дуулж ингэж анхаарлаа төвлөрүүлэн одоо ингэж мэдэрснээрээ дотоод сүнсний далд ирч хүчээ нэмдэг. Өөрийгөө хязгаарлаагүй, өөрийгөө эргчлөөдөө байлгасан хүн бол ингэж бүр асгаж яадаг байхгүй тий. Юунаас нэг өөртөө ихтэй хөөхдөд байдаг шүү дээ. Нэг ээж аав нь бүр бүх юмыг биелүүлсээр хагаад нэг юм өөртөө айгу бадрангуй алдсан те. Би хөөргөн, би мандаг, би тэгдэг гэмээр яаж энэний одоо энэ бадрангуй байдлыг дарах вэ гэдэг шиг бүр болцоо хөөхдөд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг бидний сүнс ч гэсэн хүүхэд шиг тийм одоо дарагдахгүйгээр тийм чөлөөтэй урсж явах хэвээр. Энэ бол ерөөсөө таны дотоод сүнсний хүч чадал байхгүй юу? Юмаа хэлэх гэхээр хэлж чадахгүй, уйлах гэхээр уйлж чадахгүй, ярих гэхээр ярьж чадахгүй, биелүүлээ шин замыг хай гэхээр айгаад байгаа бол таны дотоод сүнсний хүч чадал чинь алдагдсан байна гэсэн үг. Алдагдсан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр та өнгөрсөнд байсан бүх цаг үеэ дэмий үрсэн цаг хугацаа танд аюух байна гэсэн үг байхгүй юу? Суралцаагүй, хөгжөөгүй, хүчин чармаалт гаргаагүй, тэгээд шал буруу ихтгэл үнэмшил тасрах мөнгө төгрөг үрээдээ тэндээсээ үр дүн аваагүй зүйлүүд байна гэсэн үг ээ. Харин эсэргээр та энэ цаг хугацаа гэдэг зүйлээ үр шимтэй, үр өгөөчтэй үрж чадах юм бол өмнөө байгаа аягаад дүүргэн, өөрийнхөө аягыг дүүргэн. Дахиад өөрт биш өөр хүний аяганд байгаа аягыг дүүргэн. Дахиад тэр аягнаас ингээд зөндөө олон хүнд өгөх одоо тэр юмтай гэдэг юм уу энергийг л би яриад байна шүү дээ тий. Энергитэй тийм их эрчүүчтэй тийм их энергитэй болдог гэсэн. Тэгэхээр энэ сүнсний хүч чадал гэдэг бол ерөөсөө бид бүхний далдад харагдахгүй байгаа мөртлөө хүнээс ялгараад байгаа эрчүүч энержи юм байна. Дотоод халуун юм байна. Гол халуун судас юм байна. Халуун цус яс юм байна. Дээрээс нь бид нар чинь сүнсэндээ л нөгөө нэг юм тодорхой мэдээллүүдийг одоо суулгах хэвээр. Яаж суулгах вэ гэхээр за сүнсний хүч чадлуудаа ингээд ажиллаа гэж бодъё л та. Тэгээд бид нарын саяны 5 мөчлөг 5 одоо дурдж ирсэн мэдрэмжүүдтэй ажилдсан бай гэж бодъё. Гэхдээ энийг үйлдэл болохгүй бол зүгээр сонсоод мэдрээд ойлгосон
мэдлэг гэдэг бол хизээж таны хөрс биш байхгүй юу? Энд чинь ингээ мартагддаг, сарндаг, арилдаг, алга болчдаг. Энэ сонсоод байгаа зүйлүүдийг амьдралдаа заавал туршиж үзэх хэрэгтэй. Тэгэхээр сүнсний хүч чадлаа мэдхийн тулд заавал үйлдэл хийж үзэх хэрэгтэй. Алдаж үзэх хэрэгтэй. Онож үзэх хэрэгтэй. Гал байвал дээгүүр нүсэрч чадах мэт чадахгүй гэдгээ мэдчихэж л хүн сүнсэнд хүч байна уу байхгүй байна уу? Би төвлөрч чадж гин үү? Итгэж чадж гин үү? Ухамсарлаж чадж гин үү? Хүчин чармаалт гаргаж чадж гин үү гэдгээл анзаардаг гэсэн. Энэ сүнсний дотоод хүч чадал гэдэг юм урлагийнханд бол маш хэрэгтэй, спортынханд хэрэгтэй, бизнесмэнүүдэд хэрэгтэй, удирдагч манлайлагчд гэдэг. Яг мэдээж бүх хүнд хэрэгтэй л дээ. Гэхдээ илүү сайн мэдхийг одоо илүү сайн мэдэх ёстой хүмүүс бол энэ эдгээр албан тушаалтай хүмүүс аахгүй тий. Та энэ одоо албан тушаалч юм энэ урлагийн хүмүүс одоо тийм спортын хүн байлаа гэж бодоход төвлөрөхгүйгээр та ялал байгуулахгүй. Та итгэхгүйгээр би энэ тэмцээнд би энэ одоо тоглоомонд ялнаа гэсэн тэр итгэл үнэмшлгүйгээр та хизээж ялагч болж чадахгүй. Өөрөө та алдагдал хүлээх юм шиг айцтай байх юм бол эн чинь санаа зовлоос үүдэлтэй сэргийлэл буюу хаалт болчдөг байхгүй юу. Тэгэхээр та өөрөө ингэж айцгүй байдаг, итгэл үнэмшлээ унтраагаагүй ингэж өөрийнхөө хит санаа зовоод байгаа тэр одоо санаа зовлтыг дарж иж энэ төгжрлээсээ гардаг, энэ төгшүүрээсээ өөрийгөө хамгаалдаг. Төгшүүр гэдэг зүйл айц гэдэг юм гаднаас өөрийнхөө ингээд хамгаалаад байгаа юм шиг боловч үнэндээ дотоод хүчнэр чинь хамгаалаад дотоод хүчнэр чинь өөрөө чи хязгаарлаад байдаг байхгүй юу. Төгшүүрлээл айгаад л инээгээд л байх юм бол та ертөнцтэй хизээч танилцаж чадахгүй, та хизээч өөрийгөө шалгаж чадахгүй, та дотоод төвлөрлөө ойлгож чадахгүй, та зүгээр л нэг юм голын ус урсчил байд юм би биеэс бол тавьсан урсч явж гинөө гэх нэг юм ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Амьдралынхаа ингээл урсгалыг зүгээр хараад ингээл явж идэг. Өөрөө удирдах чаддгүй, контрол буй удирдлагыг өөртөө авч чаддгүй болчдаг тийм болохгүй байхын тулд би таныг юм төгшүүр гэдэг зүйл чинь гаднаас өөртөө сэргийлээд байгаа юм шиг харагдаад байгаа боловч худлаа шүү. Өөрийн чинь дотроос өөрийн чинь хязгаарлаад байдгийг шүү гэж бас сануулъя гэж бодсон юм л да. Тэгээд дэлхийн ертөнцид танилцахтай хүмүүс буруу танилцчихдаг байхгүй. Тэгээд юм айц авчдаг. Юу гэхээр нэг гоё ингээл яг за танилцсан хүн амтны дунд орё гэл нөгөө хүмүүсийн дунд ороод айгүй хөрхэн сэтгэл гаргаад найснаад хөрлөөл явах гэсэн чинь нөгөө хүмүүсээс гомдол хурж ирдэг. Нөгөө хүмүүсээс шүүмжлэл орж ирдэг. Мэдээж дарамт орж ирнэ шүү дээ, тий. Ингэчингүүд нь айгаад за бусдаа танилцах эсвэл ингээд өөрийгөө ялан дэлийг айцаасаа татгалзах чинь буруу юм байна гэд бодчихдаг. Үгүй эн чинь таны сорилт шалгалт ахгүй юу? Давхстаа хамгийн ихний шалгалт ч орж ирж штэ. Тантай харьцаж байгаа хамгийн таагүй хүн гэдэг бол таны давхстаа хамгийн ихний даваал гэсэн үг. Тэр хүнтэйгээ зөвшөлцөөд, ойлголцоод, зөв өөрийгөө танилцуулж чадаа. Тэр хүнээ зөв одоо таньд сурах юм бол дараагийн шалгалт орж ирнэ. Энэ шалгалт гэдэг юм амьдралын турш хизээч зогсохгүй шүү те. Хизээ нэгэн цаг зогсоод л айгүй гой болгоомжтой хүмүүсээс бодоод байдгийн. Үгүй дээ. Төвшөндөө шалгалт гэдэг юм дандаа давхар явж байдаг. Өнөөдөрх нь надад нэг комент ирсэн байсан л да. Тэр бол нөгөө миний өмнө нөгөө хүний одоо сүнсний сэрэлт гэдэг юм нэг 5 үе шаттай байд юм байна гэд ингээд ярьсан бичлэгний доор хүн энэ 5 үе шатыг тавал ингээд давчаад буцаад нэгээс эхлэн гэж яах вэ гэсэн байгаа байхгүй юу. Би тэрийг дараагийн бичлэг дээр нөгөө тайлбарлаж байсан байхгүй юу. Юу вэ гэхээр дачтай хүмүүс ингээл би айгуугаа хайрлаа сурчлаа, уучлаа сурчлаа, өөрийнхөө энергийг цэвэрлээ сурчлаа гэж ингээл яг бодчихсэн чинь буцаал ундаг. Дараагийн шатны шалгалт гэдэг үе орж ирдэг байхгүй юу. Тэнгүү шалгалтын дээрээ тайлбараа өгч чадахгүй, эхний сорилтын дээр шалгалтаа зөв өгчөөд шалгалт дараагийн ингээд хүндрүүлсэн шалгалтын дээрээ амьдрал хувь тавилангаас ирж байгаа шалгалтаа зөв өгч чадахгүй байснаас болоод хүн дахиад унцдаг. Тэгэхээр энэ шалгалт гэдэг юм чинь дараагийн түвшинд орж ирдэг байхгүй юу. Тийм учраас хэдүүлээ нөгөө туршиж үзэх хэрэгтэй. Хамгийн хэцүү харилцаад хэцүү хүнтэйгээ нэг юм оролдлого хийж үзэх хэрэгтэй. Нэг ингэ харьцаж үзээд, ухарж үзээд, урагшилж үзээд, инээж үзээд, ууралж үзээд яавал тэр хүний учрыг нь олж чадаад байна. Тэр конофол дарах хэрэгтэй. Тэр коноф тэр мэдрэмжээ дарж чадах юм бол тэр чинь таны сүнсэнд нэг юм туршлага болоод үлдчихдэг. Сүнстэй нь гадагшаа цаашаа шилжилт хийхдээ туршлагаа л авч явна уу гэхээс биш хизээш нөгөө эд материал, машин тэрэг одоо мөнгө туураг алдар нэрийг авч явахгүй шүү дээ, тий. Харин мэдрэмж, сэтгэл хөдлөл, үдсэн туулсан үйлдэлүүдийн туршлагыг цаашаа авч явдаг. Тийм учраас та нар маань нөгөө татаж үзхээсээ, оролдож үзхээсээ битгий одоо өөрийгөө хязгаарлаарай гэдгийг бол би ч одоо лайв болгон дээр хэлэх нь ярих нь холгүй байна. За бас нэг зүйлийг тайлбарлая. Хэрвээ миний 2 жилийн өмнөх, 3 жилийн өмнөх лайвуудыг үзэж байсан бол зарим нэгэн зүйл дээр одоо ингээд нэг
миний төвшин гэж өөр байгаа те миний ойлгож байгаа ойлголт чи өдөр болгон нэмэгдээд явж байгаа учраас хамгийн сүүлд ярьж байгаа яриануд маань эхний яриа одоо хоёр ямар нэгэн хугарал үүсч магадгүй болзошгүй энэ бол би үзэл бодлоос ухарсан гэсэн үг биш энэ бол эсрэгээрээ төвшин өөрчлөгдсөн л гэсэн. Хизээж тэр 2 жилийнхаа өмнө 3 жилийн өмнө төвшөндөө байна гэж байхгүй байхгүй те өөрийгөө өргөлж дээгээд өөрийгөө өргөлж ойлгох гээд явж байгаа хүн чи өдөр хэрэгцэн нэг алхмаар ингээд чимээг өхөн төвшин ахиад явж байдаг. Төвшин ахиад тусам яриа сэтэл үйлдэл өөрийн холбоо одоо гаргасан мэдрэмж онцлог гүн ухаан гэдэг юм чинь байнга өөрчлөгдөж байдаг байхгүй тий. Яриагаа эхлээд айгүй эхлүүлдэг байсан бол хөө та тэдэн жилийн өмнө тэгэж ярьдаг байсан шүү дээ, ингэж ярьдаг байсан. Уучлаарай тэр төвшөндөө л ярьж ирсэн байх гэдэг шиг тий. Зүрх сэтгэл мэдрэмж гэдэг юм чи өдөр болгон өөрөө орон зайг бий болгоод явж идэм аа. Энэ орон зай гэдэг бол хязгаарлашгүй байдаг. Хинч түүнийг энд зогсчи. Энэ чиний төвшин байна. Энэ чиний дээд хязгаар, энэ чиний доод хязгаар гэж заах ирэх байхгүй, тасалдуулах ирэх байдгүй. Тийм учраас одоо би бол одоо намайг 2-3 жил давж байгаа юмсол мэдчил байгаа байх. Үргэлж одоо нөө эрдэм чамдангуй хандхыг хичээдэг, хүчин чармалт гэдэг юм үргэлж өөрөөсөө гаргахыг хичээдэг, хийдэг зүйлээ сэтгэл дундуур биш агсан төвшөнд сайжруулахыг хичээдэг учраас үргэлж өсөөд хөгжөөд явж байдаг. Энэ нь надад юг сургасан гэхээр сүнсний хүч чадал гэдэг чи ямар гоё юм бэ те. Өнөөдрийнх би нэг пост оруулсан л да. Одоо нөгөө хинч танд хэцүү үед чи хинч танд туслааг бол баярлаж талархаа гэдэг тэр пост ерөөсөө энэ өнөөдрийн лайвтай бүрэн утгаараа шууд утгаараа 100% холбогдож байгаа гэсэн үг байхгүй юу? Юу гэсэн үг вэ? Хүмүүс бид нар ингээ хэцүү хавьд үедээ хүмүүсээс тусламж гуйдаг те. Найсаа ингээд туслаад өгөөч тэдэн төгөр байна уу ингээд яг ингээд нэг гаднаасаа тусламж юм шиг харагдаж байгаа боловч үнэндээ үгүй шүү. Энд чинь таны тусламж биш. Харин туслаагүй бол та бүр баярлах хэрэгтэй. Туслаагүй бол та чинь дотоод саваа ухаасаар аргагүй болно гэсэн. Гаднаас ингээд юм нэг тусламж хүлээгээл нэг асуудал нэг юм дэмжлэг хүлээжсэн бүх дэмжлэг хаагдаад ирэхээр хүнд ямар эцсийн дэмжлэг үлддэг вэ гэхээр ерөөсөө та өөрөө л үлддэг байхгүй. Танаас өөр юу ч хинч тань туслахгүй. Юу вэ гэхээр сэтгэлийн тэнхээ, итгэл, найдвар, сүнслэг дадлага. За тэр сүнслэг дадлагыг үйлдэл болгох тэр бичих байд юм уу, шатаах байд юм уу, залбирах байд юм уу, уучлах байд юм уу. Гэх мэтлэн бидний өдөр тутам үлэг болтлоо яриад байгаа энэ үйлдэлүүд тань үлддэг. Энэ үйлдэлүүд тань л таныг мэдрэхийг уриалж, босож ирэхийг уриалж танд цэвэр дотроос ч болно бүтнэ гэдэг энэ дуу хоолойг зогсолтгүй хэлжээдэг юм аа. Тэгэхээр хин нэгэн туслаагүй байх үед бол мэдээж гомддог, мэдээж хэцүү зүйлүүд гардаг. Би ч гэсэн яг л тэрийг туулсан те хэцүү хамгийн их сэтгэлийн өвдөлттэй жилүүдэд маань хинч миний хажууд байгаагүй. Хамгийн их сэтгэл готролтой, хамгийн их өөрийнхөө нууц руу орж байгаа үед нь хинч намайг ингэ дэмжээгүй те. За хинч гэдэг нь бол би бүр нэг ч хүн гэж хэлээгүй шүү. Мэдээж одоо те ойр орчмны хүмүүс дэмжиж байгаа юм шиг боловч яг нэг төвшөнд хүрэхгүй ч юм уу, майнд сэтгэлгээ нараа хүрэхгүй ч юм уу, хэдий сэтгэлийн сайхан юм да гэдэг шиг сэтгэлээрээ сайхан дэмжиж байгаа боловч бүр нэг юм дээд биеттэйгээ танилцаад бас нэг ярьж байгаа ярианаас эдэн болдгоо ч юм уу, иймэрхүү зүйлүүд бол байдаг. Гэхдээ яг бодит утгаар бол дэмжлэг тусалцаа орж ирээгүй үед бол хүн зогсож чаддгүй юм байлээ. Маш их зүйлүүдийг туулсны дараа сүнсний хүч чадлаа жинхэнэ зүгээр нэг мэдрэх биш өстөө нөө долоож, амталж, хазаж, идэж чаддаг болдгийм байлээ. Ингээд долоож, хазаж, идэж чадж байгаа хүн бол яадаг вэ гэхээр одоо хүнийг ялгарлаж гадуурхаж чадхаа болдог гэх юм уу, энэ хүн юм тэр хүн тийм мэдээд идэх байхгүй хөөрхөдөө сүнсний хүч чадлын тиймэрхүү төвшөнд байгаа юм байна. Ингээд айц давтцсан байна. Ингээд тусламж орж ирэхгүй байгаа юм. Хөөрхөдөө ухамсарлаад дээр штэ тэр хүмүүсийг ухамсарлаад ирэхээр ойлгомоор санагдаад л ярмаар санагдаад л нэг юм гүнзгий асуултууд асуумаар санагдаад ингэж эхэлтгээ. Тийм ч учраас юм сүнсний хүч чадал гэдэг юм чинь таны нүдэнд харагдахгүй далд энержи гэдэг юм чинь таны амьдралд байгаа бүх зүйлд төлбөр болдог. Ирээдүйн бизнес, амжилт, таны хүсэж байгаа материал байдал, таны хүсэж байгаа тэр өрнөөсөө гарах юмсан гэж бодоод байгаа тэр хүслийг чинь юу тижээх юм? Мөнгө тижээх юм уу? Хин нэгэн тижээх юм уу? Үгүй. Таны дотоод сүнсний хүч чадлал тижээд, сүнстэй хүчтэй байх одоо үед бол боломжийн хаалгууд нэгддэг. Боломжийн хаалгууд нэгдэх үед танд сонголтууд гарч ирдэг. Сонголтуудаа гаргаад шийдвэрээ хийсэн хүний хувьсэл буюу хурдац гарч ирдэг. Амьдрал нь айгүй хурдан шийдвэр гаргаад хурдан юм санаачлал хурдан хийгээд л ингэж явдаг болдгоо. Энэ бол үнэхээр гоё ариун уриалга. Тийм учраас та нар маань хэрвээ одоо ингээд энэ сэдв одоо ихтгэл үнэмшилтэй гоё санагдаж байгаа бол энэ 5 зүйлийг бас бичээ тэмдэглээд авчаараа тэр 5 зүйлээ өөрөөсөө дандаа асуу. Ухамсар нь надад байхгүй байгаа мó? Төвлөрөл нь байхгүй байгаа мó? Эсвэл мэрэгэн ухаан нь байхгүй нь аль нь байхгүй ингээд байхгүй байгаагаа баг багаар өдөр бүр нэг юм хурдан биш шууд биш жоохноор л услаад яваад бай. Намайг дагдаг номтой болох сүнслэг мэдлэгийн өрөг дагдаг хүмүүстэй бол би нэг өдөр болгоны баг бага услалтыг бол тэ нэг постороо ч юм уу нэг сэтлэр ч юм уу нэг сэдвэр ч юм уу ингээ оруулах хичээгээд байгаа. Энд чи одоо нэг юм тэ
хийх юм олж чадсандаа биш итгэл үнэмшлийг та бүхэндээ тарих гал хичээгээд байгаа гэсэн үг. Итгэл үнэмшлийн чинь гинжин холбоог таслахгүй байх гэж хичээж байгаа. Энэ зүйл хүнд харагдахад магадгүй амархан харагддаг гэж магадгүй би мэдэхгүй л байна л да. Хүн харахад ингээд энэ хийж байгаа зүйлүүд маань амархан юм шиг санагдаж байгаа боловч үгүй дээ. Эн чинь бас хэцүү шүү. Дотоод сэрэл сэтгхүүгээс ямар нэг юм урсгаад боловсруулад хийгээд одоо тэг замчлаад нээгээд тийшээ оруулна гэдэг бол маш хэцүү байдаг. Гэхдээ нөгөө дотоод сүнсний минь хүч чадал байхгүй те. Нөгөө нэг гандан бурахгүй гэдэг шиг нөгөө нэг дотроос ерөөсө зогсоодоггүй баян хүчин чармаалт гаргаж яадаг тэр хүч чадал маань миний дотоод сүнс юм хүчин чармаалт гаргаж байгааг нь би хүндэлмээр байдаг байхгүй би өөрийгөө хүндэлжээж би өөрийн тэр дотоод те ухамсар тэр хүчин чармаалтаа хүндэлжээж тэр зүйл үнцэнтэй болно шүү дээ та ч гэсэн та яг одоо өөрийнхөө хүчин чармаалтыг хүндлэх хэрэгтэй өдөр болгон хичээгээд байгаа өглөө болгон хөөрхөн сэрээд байгаа өглөө болгон ажилдаа тасралтгүй яваад л байгаа те энэ ариун уриалга энэ ариун үйлдэлүүдээ дэмжих хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй. Тэр хүчин чармаалтыг нь зогсоохгүй байхын тулд үйлдэл болгож өгөх хэрэгтэй, сорилт болгож өгөх хэрэгтэй. Тэгээ мөн одоо нэг өсгөлт, хөгжилт болгож өгөх хэрэгтэй. Тэр хүчин чармаалтан дээр нэг жоохон ус нэмэх хэрэгтэй. Тэр ус нь юу юм гэхээр мэдлэг байхгүй тий. Мэдлэгийг нэмж өгөх хэрэгтэй. Битгий залхуур, битгий шантуур. Залхуураа сантарч байгаа мал та нэг төвшөндөө гацаад тэгээд тэр чигтээ тэндээ одоо үрдүүлтэн. Яг хүмүүс ярьд юм а юуны төлөө өөрчлөгдөхгүй байгаа юм бэ те юу одоо болохгүй байгаа юм юу байгаа юм бэ гэдэг. Тэгвэл дахиад өөрөөсөө надад асуул та юу болохгүй байгаа. Нүдээ нээлттэй те энэ дэлхийн ертөнц байгаль орчноо харал та нийгмийг хар өөрийгөө хар гэр бүлийг хар өөрчлөхөөргүй бүх юм төгс болцсон юм хаана байгаа юм бэ. Яг би төгс амьдралыг хүсдэг л дээ. Гэхдээ ямар нэгэн хэрэгцээ танд байгаа л гэдэг бол өөрчлөлт хэрэгтэй байна л гэсэн. Ухааны хэрэгцээ байгаа бол хөгжих өсөх хэрэгтэй байгаа юм байна, боловсрох хэрэгтэй байгаа юм байна. Эд материалын танд өсөлт хэрэгтэй байгаа бол үр шим үнцний мэдрэх хэрэгтэй байгаа юм байна, тий. За дээрээс нь та нэг энэ харилцаа холбоо, найз нөхдөд хэрэгтэй байгаа бол та чи харилцааны асуудалтай байгаа юм байна шүү дээ. Та чинь харилцаан дээр өсөж хөгжих хэрэгтэй байгаа юм байна шүү дээ, тий. Хайрны жил нөхөр сүдрийн асуудал байгаа юм бол та чи хайрын эдгэрэлт авах хэрэгтэй юм байна шүү дээ. Хайран дээр та багасаа ч юм уу хизээч өнгөрсөн дээр ч юм уу гэмтсэн. Тэгээд тэр хайрын талаар ойлгох хэрэгтэй байсан тэр жинхэнэ оршихур угаар чадаагүй байгаа юм байна шүү дээ. Ингээд бид нар чинь бүгд дандаа өсөж хөгжих одоо тийм хэрэгцээнүүд байгаа даа л та. Тэгээд өсөж хөгжих нь хэний төлөө юм бэ гэх хүмүүсээс асуудیں۔ ертөнцийн төлөө. Дэлхийн ертөнцийн төлөө, хүн төрөлхтний төлөө. Таны хөгжил бүр хүн төрөлхтөнтэй хамаатай гэвэл та итгэх үү? Ганцхан би таны тойргийг, ганцхан таны тоогоог, ганцхан таны амьдралыг ярих гаагүй байна. Та өснө гэдэг нь та сүнсний хүч чадалтай болно гэдэг нь хэдэн мянган сая хүмүүст та нөлөөлж чадах тийм их боломж байгаа, тийм их зам, тийм их шин зам таны хүлээж байгаа гэдэгт та итгэдэг үү? Зөвхөн өөрийгөө л засаал өөрөө л гэр орондоо тойрог дотроо сайхан амьдарч игээвэл нэг битгий өөрчлөгдөө зүгээр нэг та хоолндоо хийдэг те нэг өөртөө байгаа мэдлэгээрээ нэг ажил болоод хийцэн тэр цалин танд ингээл хүрэлцээтэй байвал болоо бол сэтгэлж ханжаавал окей битгий гүнзгий судал яг тэр төвшөндөө байж болж байна. Харин танд нэг юм дутаагдаад байгаа бол эрх чөлөө хэрэгтэй байгаа бол бусдаа өмөр өөрийнхөө аягийг дүүргчээд бусдын хажуудынхаа аягийг дүүрмээр байгаа бол аав ээж хамаатан садныхаа аягийг дүүрмээр байгаа бол бусдынхаа ертөнц энэ хүн төрөлхтний аягийг дүүрмээр байгаа бол та өсөж хөгжих хэрэгтэй. Түүний төлөө бид нар өсөж хөгжөөд өөрчлөгдөх гээд байгаа аахгүй юу? Нүгд хүмүүс юуны төлөө өөрчлөгдөх гээд байгаа? Хэний төлөө мөлөө гэдээ яриад байдیں۔ Зүгээр бусад нөгөө хүмүүс танд хамаагүй байгаа бол яг өөрөө болж байвал өөрчлөгдөх хэрэггүй шүү дээ, тий? Шаардлагагүй шүү дээ. Тэгж хүчил самбалд гаргаж ядарч яах юм. Бусдын төлөө энэ хүн төрлөختөө энэ Монгол улс, энэ бид нар гэр бүл хамаатан садуу энэ ураг төрлийн чинь модонд хэрэг уйдгартай амьдрал байгаад байгаа бол та өсөж хөгжих хэрэгтэй байгаа байхгүй юу? Таал эцсийн найдар нахгүй юу? Таал өөрчлөгдөж шинэ боломжууд гарч ирнэ. Таал өөрчлөгдөж энэ бүхэн чинь сайжирдаг байхгүй юу? Би биш бид бүхэн хамтдаа тийм учраас би чинь хэрэг би ганцаараа өөртөө л ингээл амьдрал маань болж ивэл сэтгэл хангалуун байвал тэгэл тэндээс сайхан амьдрал хийж чаддаг шүү дээ. Яагаад ингээл нойр хоолой хасаад юм оруулах гэдэг юм гэхээр бусад хүмүүс чин сэтгэлээсээ сүнсний хүч чадлаа олоод харчвал хүн төрлөختөнд хэрэгтэй юм да. Одоо энэ нийгэм энэ одоо энерги энэ 90 зоонд хэрэгтэй гэдэгт би бүрэн итгэдэг 100% итгэдэг учраас энэ зүйлээ зогсоохгүй, хязгаарлахгүй, ичихгүй, айхгүй ингэж урсаж гаргаж байгаа юм аа. Хэрвээ та гаццсан байгаа бол энэ сүнсний хүч чадал гэдэг юм чинь танд унтарсан юм уу гэдэг мэдээрээ мэдхэд аюу амархан одоо саяны 5 асуултыг асууж болж юм. За үгүй бол дуу хоолойгоо сонсоод үзэлтэй. Дуу хоолойны өнгө чинь нэг бүдэг бадаг те итгэл үнэмшлэгөө сул дорой байх юм бол тэгэл сүнсний хүч чадал алдагдсан л юм гэсэн үг. Царайд зарсан хараад үзэлтэй урчиж хорчижсан бөө одоо те
Сэтгэл ханамжгүй байдал чинь нүүрэн дээр чи илтэй үйл сүнсний хүч чадлаа алдсан л байна гэсэн үг шүү дээ. Хүнтэй юм яриад үзэлтэй ярьж чадахгүй ингээл ингээ хэлчихвэл буруучих юм болоо, тэгээ хэлчихвэл буруучих юм болоо, ингэчүүл айчих юм болоо, ингэчүүл буруу ойлгочих юм болоо гэж бодоод байгаа сүнсний хүч чадлаа алдагдсан байна шүү дээ. Энийг хийвэл зөв юм болоо, тэрийг хийвэл буруу юм болоо гэж бодоод байвал дахиад сүнсний хүч чадлаа алдагдсан байна. Маш энгийн энэ бүр айгүй амархан энийг ингээд олж мэдэгч амархан, хайж үнэрлэж шинжлэгч амархан, хүнийг хараад дүгнэгч амархан хүмүүс нэг ярьдаг шүү дээ. Ингээл айхтар нэгдсэн цэлмэг одоо юу гэдэг 3 4 дэх нүд нэгдсэн болохоор хүмүүсийг мэдээд байгаа биш ээ. Шинжлэх чадвар нь нэгдсэн юм аа. Эрдэм мэдлэггүй ухаан цэцэн цэлмэг байдал нь өсчихсэн юм аа. Тийм болохоор хэнийг ч харсан шууд тодорхой харагддаг байхгүй юу? Энэ хүн чинь тэгцэн явж шүү хөөх юм. Төвшөнд нь ярихгүй болоос болдгоо маа. Нөгөө хүний чинь ингээл гинт суулгаад л амар цэцэн цэлмэггүй ухааны яриад хаар болдоггүй байхгүй юу? Уус ойлгодогч уус хүлээж авдагч юм билээ. Тийм болохоор яг өөрийнх нь төвшөнд нь за нэг энергийн сэтгэлэгч гуулаа асаач гэдэг юм уу те. Нэг юм төвшөнд нь төвлөрж яриад тэр төвшөнгийнх нь үйлдэл хийжээж яарахгүйгээр баг аажмаар өсөхийг л хилээд байгаа юм л да. Миний нөгөө вип уулзалтын үйлчлэгээний үр дүн ч гэсэн яг л тийм би тийм л өнгөрч байгаа. Юу гэхээр гинт нэг өдөр уулзаад бүх юмаа сонсоод гинт нэг өдөр одоо тэг гэгээр хийх гээгүй харин одоо багаар олон удаагийн давтамжтай олон удаа ярилцаж олон удаа өөрлөгөө гүнзгий орж өөрийгөө тайлбарлаж ийж алхам алхмаар өсөөсөө алхам алхмаар мэрэгэн ухаан олж аваасаа алхам алхмаар өөрийнхөө аяг дүүргээсээ гэдэг энэ одоо зүйл маш хэрэгтэй байна гэж бодоод ингэж веб үйлсэлтаа гаргасан. Амны бол уушиг нэг хичээл веб үйлсэлтаа гаргаад нөх хүмүүстэй бас ингээд ярилцсан чинь яалтчгүй одоо нэгэн даалгавар өгөхөөр одоо хийхгүй байх тохиолдол гарах юм. Одоо хамгийн ихний хаалцлан дээр би ч нөгөө хүмүүсийн энергийн төвшин балансын юу хэмжээ аав амьдралын кодыг гаргана бичгээс сэтгэл зүг нь уншина. Тэгээд өөрөөс нь аягүй сайн яриулж байгаа дараа нь ингээ ихний өдрөлөө даалгавар өгж байгаа байхгүй. За та энэ нэг сэдвийг ажиглаад ирээрээ энэ нэг сэдвийг ойлгоод ирээрээ гэхээр хоёр дахь хаалцлаасаа тэрийг хийхгүй ирээд байгаа юм. Би бүр гайхаад яаж тэгвэл идэх юм бэ? Ийм жижиг ажиглалтыг анхаарлаа төлөвлүүлээд дээрээ ажиглаад дээрээ ухамсарлаад дээрээ гэхээр ажиллаж чадахгүй, ухамсарлаж чадахгүй, хүчин чармаалт гаргаж чадахгүй бол яаж тэр эдгэрэлж явагдах юм? Хоёр дахь уулзалт чинь хийд юм нөгөө цагийн гарч олно зү. Тийм болохоор би яг нөгөө веб уулзалтаас юу гэсэд вэ гэхээр миний хэлсэн бүхэндээ юм ухамсартай хандаад, хүчин чармаалттай хандаад те нэг юм бүр мэрэгэн ухааныг олж авах гад бүр өөрийнхөө сүрэг сэтгэлийг ялах гад ингээ хичээгээсээ яваасаа гүүгээсээ гэсэн чинь хүмүүс ч одоо гаццсан байдаг юм уу юм залхуу байдаг юм. Миний хувьд бол зүгээр л ганцхан сэдв өгөөд ботоод ирээрэй гэж байгаа байхгүй. Ботхоос хүртэл залхуурдаг болчихчээ бид нар тий. Ботхоос одоо бодож чадхаа болчихсон юм байна. Бодож чадахгүй байгаа ч хүн чинь бүр бичиж чадахгүй гэсэн үг байхгүй. Бичнэ гэдэг чинь асар хэцүү тий. Асар хинэрэг одоо гаргадаг байхгүй. Тэгэхээр юу бичиг туслал гэдэг шиг болох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр одооноос хэрвээ та бичиж чадахгүй, бодож чадахгүй, үйлдэлж чадахгүй байгаа бол уучлаарай. Дахиад шин төлөвлөгөө танд хэрэгтэй байгаа юм байна шүү. Дахиад шинээр өөрөөртөө ажиллахгүй бол болохоо байжсан байх шүү гэдгийг хэлмээр байна. Яагаад бол би та нартаас өмнөх лайв дээр хэлсэрчтэй бид нар ингээ болцсон болов нилээн хөгжөөд байгаа болов гэд би найддаг байсан ч миний тэр итгэл найдраас айгүй унтарсан. Юу гэхээр хөөе энэ хүмүүс ч болоог байгаа юм байна штэ тий. Хувьсаж чадахгүй, хурдаж чадахгүй байгаа юм байна штэ. Бүр үнэхээр өөрийгөө илэрхийлж чаддгүй юм байна штэ. Юурээс ингээ хичээн би өөрийгөө өөрчлөх гээд байна. Өөртөө ажиллаад байна, яваад байна гэдэг аа чи. Ёстой нүүрэн тал царай цус баг байсан юм байна штэ тий. Дотроо болохоор ганцхан сэдвийг бодож чадахгүй нэг чинь болоогүй юм биш. Энэ хүний чинь дотор нь энерги асар их одоо тий баглаа боодол нөгөө асар их хөшөг, асар их дарамт, асар их айц байгаа юм биш гэдэг бол би олж харсан. Тийм учраас дахиад би бүр тий тасралтгүй мэдээлэл оруулаа шүү. Бүр хизээ нүдэ нэж, хизээ босч ирж, хизээ ойлгож, хизээ талархаж, хизээ бүр шинэ боломжуудаа нээтэл чин залхтал чин бүр над дург болтол чин гэдэг шиг. Сэтгэл хөдлөө төлөвшил болготолтой нь хичээлүүдээ, мэдээллүүдээ, сэдвүүдээ оруулах болно. За ингээд та нартай нэг гоё энергийн дотоод хүчний гайхамшиг гэдэг шиг те дотоод сэтгэлийн хүч, сүнсний хүч гэж юу юм бэ гэдэг сэдвэрээ бас сайхан задгаа хийлээ. Сайхан дотроо байгаа зүйлүүдээ, өгүүдээ илэрхийлээ, ярьлаа. Өнөөдрийг яг одоо хүртэл намайг сонсож байгаа надтай хамт байгаа та нартай маш их баярлалаа. Маргааш тэрэл сартай өдөр шүү те залхуурчваа. Гэр орноо цэвэрлэхээсээ битгий залхуур, өөрийгөө цэвэрлэхээсээ битгий залхуур. Өөрийнхөө нэг ганцхан өдөр штэ нэг сайхан гэр орноо цэвэрлээд хэрэггүй юм гаргаж хаяад лаама асаагаад нэг арцгүйж асаахт чинь нэг тийм айхтар сүр болоод идэг юм байдгүй юм уг нь давтал олгоод сурчгаар бүр гоё тайвшрал, хайр, инэрл, хариу орон зай болчтой. Яг анх хийж байгаа хүнд бол жоох нэг юм хийхгүй хоёроо хооронд байдаг үе бол байдаг юм аа.
Тэгээ за ингээд энэ сэдвээр та нартаа ингээд өнөөдрийнхөө задаргаа хийлээ, ярьлаа. Хин нэгэнд хэрэгтэй гэж үзвэл шеэрлж өгөөрөө, меншн хийж өгөөрөө. За тэгээд би энэ хичээлээ дуусны дараа YouTube сувганда оруулна. Тэгээ та хэрвээ бас нөхөө сонсч дахиад нэг ингээд нэг нөхөө сонсох хэрэг надад байна гэж үзэх юм бол нөхөс сонсоорой, сэтгэлдээ хуваалцаарай. За бүгдөө сайхан амарцгаагаарай. Тэгээ тэргэл сартаа үчийн гой мөчлөгийг битгий алдаарай. Би сая мөчлөг гэдэг зүйл ямар чухал байдаг талаар та нартаас баг зэрэг дурдлаа штэ тий. За ингээд сайхан амарцгаагаарай. Надтай хамт байсан баярлалаа. Хайртай шүү. Баяртай.